Залуужлах биш тэгэхэд ч юм уу хурж байгаа. Тэгээд тэлээ дараа. Видеоны эхлэлүүдэд уриалгууд хэлдэг шүү дээ. Тэр уриалга нь болохоор олон удаа давтагдчих магадгүй. Нэг уриалга нь болохоор хараа. Хүн болгон ярьж сурах боломжтой. Ярих гэдэг үйлдэл бол орчин үеийн хэрэгцээ төвлөл болсон. Та ингээд тэг мундаг хүн байх юм бол цаг үетэйгээ гоё нийхүүлэн залхаж чаддаг байхгүй. Тэгэхээр энэ урт наслуулдаг сүмийнхэн ч гэсэн тийм хөл нийлүүлж алхдаггүй бүдүүлэг гарууд биш гэсэн үг. Тийм. Тэгэлсэн шүү дээ. Заавал чэнгэлтгүй ер нь өөр гарууд байх юм бол энэ дотор баян хүмүүс бас байдаг байхгүй юу? Ингээд та нар юм бодож байгаагүй тийм баян хүмүүс байдаг. Аюу баян. Өндөр тэг ингээд харахад бол залгуу мөртлөө өндөр настай. Тэг ингээд харахад нэг 30 40 ч юм уу гэмээр. Гэтэ яг мэдээж харагдаж байгаа шиг биш. Тэгээд аюу баян мөнгөтэй. Нүгнийхээ тоог бараг мэдхэргүй тийм хэмжээний хүмүүс байдгүй гэвэл байдаг. Тэгээ цаг үетэйгээ аюу хөл нэлж чадахтаа компьютерын тэр аюу сайн мэддэг хүн байж болно. Та нар яг өөрийнхөө ингээд боддог бодлороо бодоод байгаа хгүй. Настай хүн гэхээр л компьютер үздэггүй ч юм уу. Настай хүн гэхээр л одоо юу гэдэг те орчин үеийн техник технологийн дэвшлиг хүндэлдэггүй ч юм уу. Тэгж бодож бас болохгүй хгүй. Тэгээ яг энд хэлэх гэдэг санаа нь яг би өргөнөөл яриад тэгвэл галзуу хүн шиг болчихно. Тэгээ дээрэс нь яг хэлэх гэдэг үндсэн санаа нь яг юу юм бэ гэхээр хүн хөрөг чадвар сайтай байдаг бол ингээд ер нь харин тэгсэн шүү дээ. Ер нь ямар хүн амьд байд юм бэ гэхээр үхлээс хол биш. Зүр үхлийг нэвтрхий ойлгоод ялцсан хүн амьд байдаг байхгүй юу? Тэрээс шүү гэдэг л үхэл гэдэг зүйлийг огт ойлгодгүй, зовлон ойлгодоггүй тийм гарал байснаа л дандаа эргэн боддогоос цаашгүй нэг тийм гар байхаараа л урт наслсан биш. Зүгээр үхлийг ойлгодог, зовлонгийн шалтгааныг бүр эдисээрээ ойлгоцсон. Тэгснэ тэрийг ялцсан болвол та амьд байж чаднаа. Хэрвээ ялч чадахгүй бол тэгэл мэдээж үр дүн нь ойлгомжтой. Тэр үед бол хөдөө хээр тавьдаг байсан. Одоо хайрцан тийгээд шороогоор болуулна. Ийм үр дүн хүлээж байгаа. Энэ бол нэг хүсэж тахаар үр дүн биш баг. Тэгээд яг хөө зарим хүмүүс арай хэлдэл тийдэг. Үхэл бол амар зүйл биш гэдэг. Яг зүгээр үхлийг амар зүйл биш гэж бодоод үнэхээр цаана гарч чадаад зөв дүгнэлт хийж байгаа бол тэр өгүүлбэрийг сайн өгүүлбэр гэж хэлнэ. Гэтэ ихэнх өгүүлбэр дээр болохоор хүмүүс үхлийг ялж чадаагүй болохоор тэгж хэлээд байдаг байхгүй юу? Үхэл үхсэн ч гэсэн 50 байх хэрэгтэй шүү мөндөр гэдэг нь болохоор үхэл угаасаа ялахгүй би чадахгүй тийм болохоор л үхлээс битээ гэдэг утгаар хэлэх гээд байдаг. Уул нь бол яг хүнхээр ялцсан хүн бас энэ өгүүлбэрийг хэлж болох байхгүй юу? Үхэл бол нэг тийм амар зүйл биш ээ. Үхлийг ялах боломжтой гэдэг. Тэр яг хаана хэлж байгаасаа болно. Үнэхээр ялчаад хэлж байгаа бол тэр хүн үнэн өгүүлбэр хэлж байна. Ялаагүй мөртлөө хэлж байгаа бол тэр хүн ярьж байгаа зүйлөө ч ойлгоогүй худлаа гаргана гэсэн үг. Тэгэхээр нэг өгүүлбэр яг адилхан үнээр хэлэгдсэн ч гэсэн өөр санаануудыг илэрхийлж болно гэсэн үг шүү дээ. Өөр гаргалгаануудын тухай ярьж болно гэсэн үг. Одоо миний ашигладаг өгүүлбэрээс өөр хүн хэлж байхдаа худлаа ярьж байгаа бол дутуу хэлж байгаа бол яг өөрөө үнэхээр ялж чадаагүй ойлгоогүй мөртлөө дүр үсгэж байгаа бол тэгэл худлаа болно л гэсэн үг. Сүүлд байхаа яг энэ дасгалын номыг тавьсан заана гээд нэг хаалтаа групп нээсэн. Тэгээд нэг хаалтаа групптэй нэг хитэн төрөгчлөө авдаг нэг тийм гар байсан. Тэр гар бол дасгал зааж л байт юм лээ. Хэдэн бичлэг заад юм байлаа. Тэгээ би яагаад дасгал заадгүй юм бэ гэхээр сайн мэдчихэж байгаа байхгүй юу? Дасгал нь өрөөсөө өмнө чанар биш ээ. Тэр үйлдэл нь яг сонирн биш ээ. Тэр үйлдлийг хэн ч хизээж ойлгож чаднаа. Зүгээр л бүр ингээд монголчууд тэ өөртөө ном уншихаа болцсон. Тэгээ сэтгэлгүйн хитрхи хайрцаглагдсан, хитрхи хөгшөрцөн, хитрхи уян хатан биш болцсон. Хоолноос цааш сэтгэхээ болцсон байгаа болохоор зүгээр ном унших нь зүгээр үйлдэл ойлгох нь хэцүү болчиход байгаа. Жохон тэр сумаад аваад гарчих юм бол нэг тийм үйлдлийг сурах нь ерөөсөө хэцүү зүйл биш. Хэцүү нь хаанаа байгаа юм бэ? Хэцүү нь мөнхийн хэцүү нь яг юу юм бэ? Мөнхийн хэцүү нь болохоор тэр л гэхгүй би өөрөө л гэхгүй юу? Миний би өөрөө дотор байгаа тэр асуудлууд миний тэр үйлдвэр надад худлаа яриад байгаа учраас тэгээ эсвэл би тэр муу мухагаа ялж чадахгүй байгаа учраас дотоод муу мухаг өхүүлээд жихэн амьдрсан шиг амьдрч чадахгүй байгаа учраас ерөө буддаа миний багш ойлоогүй би багшийнхаа өгүүлбэрийг ойлгох хэмжээнд тэгтэл нь ойлгохгүй байгаа учраас эсвэл Христ миний багш байгаад Христ миний толгой байлаа гэж бодоход би өөрийнхөө тэнэг толгойг тайрч яад яг Христ толгойг бүтэн залгаж чадахгүй байгаа учраас асуудал нь үүсэж байгаа байхгүй юу. Тэрээс биш яг асуудлуудын хариултыг тэр ялалтыг үхлийн ялалтыг багш нар бол аль бэрт номлолтоо дуусгацсан. Тэ үхлийг яаж алдیں۔ Чөтгөр гэж юу юм? Үдийг алдсан бохгүй юу? Дээрэс нь яг би өөрөө бас яг байнга тэгж багш нарын хооронд тийм бардам байж болохгүй л бай. Гэхдээ яг багш нарынхаа зүгээс хэлэхэд бас яг тийм сайрхал байх хэрэгтэй байхгүй юу? Онгороо ч юм шиг. Гэхдээ яг түн өндөө тэр онгороо биш зүгээр хайрлсан хэлж байгаа бол зөндөө байдаг.
Жишээлбэл одоо тэр Христийн санаанд шүү дээ. Өөрөөс нь ирэхээс өмнө 39 ном байна. Хучин гэрээгээ те. Эхлэлээс авахуулаад те эхлэл гээд бахан 5 номнууд, за тэгэл түүхийн номнууд, зөвлөлийн номнууд энэ төртэй те дунд нь бас ингээл дуулал муулал нэг тийм сургаалын номнуудтай тийм 39 ширхэг ном байна. За тэгвэл тэр номнууд дотор байгаа номнуудыг харин хүмүүс те байдаг л нэг гарууд уншгаал ойлгохгүй бол тэгэл ойлгонгуудаа нэг өөрсдөө ойлгоол буруу тайлбарлаад явж яхад нь бүгднгийн нэрээ болиулж байгаа байхгүй юу? Та нар ямар хөдөлж гарууд вэ? Та нар ч худлаа гарууд штэ. Та нар бол бурхтай хамт байдгүй гарууд байхгүй юу та? Худалчуудаа наа чи миний тухайн номоо би наадхай чинь тайлах гээд ирсэн байна. Намайг сонсоод байгаа гэж загинж штэ. Тэгснээр дээрээс намайг та нар сонсохгүй байгаа гэвэл би наад номнууд тусарч байгаа тэр авралын чинь мөнх амийн чинь ч гэсэн би та өгч чадах тэр хүн чи би юу штэ. Би ирцэн байгаа дийнаа гэдэг байгаа байхгүй юу? Би та нарыг хэрвээ ингэж энийг ойлгоогүй төлөө шүүвэл та нар үнэхээр бүгдээрээ амьд байхаар байна. Энэ ертөнц тэр чигээрээ гин нүгэлтэй байна. Энэ ертөнц тэр чигээрээ тэнэг байна. Та нар өдөрж байгаа хүмүүс сохор байна. Та нар өөртөө сохор байна. Тийм болохоор би одоо яг та нарыг шийтгэгээд зодъёгээд тэгэхээр их юм бол та нарыг тэр чигтэн сөнөх гээд энэ дэлхийд бараг сөнөх хэмжээнд тийм өчүүхэн байна. Тэгээ тэр төчтрүүдийг ч устгах яг үнэхээр тийм байна. Тийм болохоор би та нарт боломж өгье. Би одоо буцаад явлаа шүү гэж байгаа байхгүй юу? Би нэг удаа ирчлээ. Гэтэ би буцаа явлаа шүү. Хоёр дахь удаа ирэхдээ тэгтээ намайг ойлгоогүй мөртлөө ойлгосон юм шиг дөр үсгсэн гарууд дээр ирэх юм бол би бүгднгийн чинь загнаа шүү. Жигнэсээ шийтгэх шүү гаруудаа гэж байгаа байхгүй юу? Хэрвээ намайг үнэхээр ингээ заагаад өгсөн юмнуудыг ойлгосон шиг ойлгоод дутуу биш яг үнэхээр өнөхөөр ойлгоцсон. Тэг яг намайг ирэх төхөнгүүт энэ номнууд илүү ойлгомжтой болж эхлэх үед ойлгоод эхэлсэн байх юм бол би та нарыг шагнаа. Би яриад байгаа юм а та нарт өгөө гэдэг байгаа байхгүй юу? Иймэрхүү юм үндсэн бүтцтэй. А дээрэс нь тэр сайрхлан тийм гуйж биш байхгүй юу? Бараг дээрэс нь загнаж яриад байгаа зарим утгаар бол. Яг мэдээж хүн төрөлхтний хайрлаж байгаа хайр даруй байдал гэдэг зүйл байгаа ч гэсэн нөгөө талаас болохоор байр суурийнхаа зүгээс болохоор дээрэс нь ярьж өгöd байгаа байхгүй юу? Би та нарыг нэг удаа ирээд ингэ сүнөөч гэхээр одоо болохгүй байна. Тийм болохоор би та нарт нэг удаа боломж өгье. Одоо миний хэлсэн үгнүүд ингэ хадгалагдаад үлдэнэ. Тэгээ миний хэлсэн үгнүүд итгэхэд даяар үлдэнэ. Тэгээ би буцаад ирнэ шүү. Гэтэ буцаж ирэхэд та нар намайг харахгүй. Харахгүй ч гэсэн би тэгтээ та нарт ирсэн байна. Ирсэн байх тэр шин чанаруудыг энэ миний хэлсэн үгнүүдээр дамжуулаад ойлгочоорой. Ойлгоод эхлэх үед миний тэр яг та нарт хэлээд байгаа тэр зүйлсүүдийг та нар ойлгоод хүмүүс ч гэсэн сайжраад энэ цаг үе ч гэсэн өөр болоо. Тэгээ та нар тэр үедээ үхлийг ялж чадах юм аа. Үхлийг ялна гэхдээ яг энэ үхлийг ялах гэдэг нь заавал тэр сүнслэг үхлийг хэлээд байгаа юм уу? Эсвэл тэр миний хэлсэн үгээр дамжуул та нар амьдран гэдэг байгаа нэг урт наслах тухай яриад байгаа юм уу гэдгийг нь бол энэ бол том сэдв. Энэ маргаа угаасаа дуусахгүй. Харин зөв ер нь үнэхээр ч тэгж ярьсан байж магадгүй гэдгийг нь бодоод үз. За дээрээс ярьдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь хүн төрлөختний яг хүн гэдэг бодгаал юм те. Хүн гэдэг чинь сүнс биш шүү дээ. Та нар сүнс биш, тэнгэрэлч биш. Тэгээ эсвэл ингээд онгод биш хүн байгаад шүү дээ ингээд хөдөлдөг гэдэг. Би хөдлөхөд үз хүн байгаа шүү дээ. Ингээд хаар хоёр нүс чинь хараад нэг нүс чигчин сонсоод шүү дээ. Амьд байна. Амьсгалаад тийм үү? Тийм тэгэхээр хүн байгаа тийм. Гэтэ хүн мөртлөө та нар чинь бурхантай хамгийн ойрхон шүү дээ. Та нар лаг шүү дээ. Тэгээ лаг болоорой хөрхий. Би тэгээ боломжтой өглөө шүү гэж хэлээд байгаа байхгүй юу? Иймэрхүү бүтцтэй. Гэт яг ингэж бас ярьж болохгүй. Гэтэ яг би та нарт тэр хэлэх гээд байгаа санааг нь ойлгох гээд байна гэсэн үг. Тэгээ тэн дотор чинь зөндөө сайрхлууд байгаа. Би бол бурхны цорын ганц хүү. Натгүйгээр бол та нар чадахгүй шүү. Та нар бүгдээрээ жижигхэн гаруудаа би л ганцаараа зам өмнө амин шүү. Надаас өөр багш нар зөндөө байгаа. Гэтэ тэд нар бол бас яг миний төвшөнд хүрэхгүй. Гэх мэтчлэн ийм сайрхал хийдэг байгаа байхгүй юу. Тэгээ яг үнэхээр сайрхал нь худлаа өнгөрөөгөр байгаа мó үнэхээр яг өмнөөсөө тэгж хэлээд байгаа мó гэдгийг нөхөр шалгаж үзэх боломжтой гэсэн үг. А би ч та нар яг намайг тэг шалгаж үзэх хэрэгтэй байхгүй юу. Яг Христ шиг тийм том өгчтэй өөрөө харьцуулахгүй ч гэсэн зүгээр яг үндсэн санаа хэлэх гээд байгаа нь шалгаж үзэх хэрэгтэй байхгүй юу. Яг чи яг үнэхээр тийм сайн яг муу юм уу? Чи яриад байгаа шиг яг чадж байгаа мó? Чиний яриад байгаа зүйлс яг ярьж байгаа шиг чи мундаг муу юм уу? гэж шалгаж үзэх хэрэгтэй. Тэгээд одоо монголчууд шалгадаггүй. Монголчууд шалгадаггүй. Ингээл дандаа худлаа хэрэг юм яриа л юм. Монголчууд би эрүүл би монгол хүн би төв төсөг ойлгоогүй. Гэхдээ би ингээд сонсох хэвээр. Би шалгахгүй. Шалгах юм бол болохгүй. Наадах чи хүндлэх хэвээр гэж ингээд тэнэгтээд идэв байхгүй. Шалгаж үзэх хэвээр шүү дээ. Шалгаж үзээгөөсөө болоо та нар тэгээд өөрөөхтэй адилхан сохор сайн үний дүр эсрэхээс цаашгүй худлаагаар хулгатуулаад амьдрын шүү дээ. Та нарын амьдрал төмөрдүүлнэ. Амьдралаа шатаана. Сүнсээ бохирдуулна. Худлаа урамтай живнэ. Тэгээ бурхан ирээд асуувал, Христ ирээд асуувал, эсвэл магадгүй яг буддаг ирээд орнод дээр асуувал та нар чи ямар тэнэг гар вэ? Тэгээ чи миний сургаалыг биш өөр сургаал сонссон биш үү? Чи өөр гарт хулгатуулсан биш үү? Хуургагдсан байна гэж хэлэх байхгүй юу? Тийм болохоор энэ зүйлийг би ч өөрөө дандаа боддог гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр яг ийм сэтгэхүүгээр та нар яг ингээд юм зөв хандаа сурч байгаа гэж хэлээд байгаа байхгүй юу? Шалгаж үзээд, нягталж үзээд зөв байвал итгэсэн шиг итгээд сурах тэр чадвар хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр шалгаж чаддгүй, сөргөөр чаддгүй. Тэгээд яг ингээд итгэж чаддгүй нэг юм шалгаж чаддгүй болохоор итгэж чаддгүй. За яг хөө ингээд дасгалын жишээн дээр болохоор амьсгалаа гүйцэд гаргуул амьсгалаа гүйцэд бас авч чаддсан тийм үү? Тэр яг тэр шиг та нар уурлаа гэхээр уурлаж чадахгүй, сөрөг байдал дээр сөргөж чадахгүй. Гэтэ сөрөг байдлыг хамгийн зөвөр яаж илэрдэм бэ гэхээр зүгээр тэг ингээд бухимдахтаа биш байхгүй сөргөөрөө биш зүгээр буруу юм шиг мэдэрч чаддаг. Тэгээ бурууг нь зөв болгож чаддаг. Энэ бол жинхэнэ зөв уур байхгүй. Зөв уур бол байх ёстой. Багш нартсан байдаг байхгүй бухимдал. Зөв зүйлийг бурууг нь засаад байгаа тийм үйлдэл байж тээ. Байдаг байхгүй. Тийм. Будаа номлууч гэсэн бурууд нь засгачл номлож байгаа номлууд ч тээ. Тэгээд бухимдал нь бүр хитрхи эерэг талаар илэрж байгаа учраас бухимдал юм шиг идэрхгүй байдлаар бухимдал биш юм шиг байдлаар бухимдлыг хуургаж чадчихна. Дээрээс нь тийм сэтгэлээр сослож яж байна гэдэг бол мэдээж бас хүн болгон чаддаг үйлдэл биш гэсэн үг. Ийм л байна. Ийм санаануудыг та нар яах га худлаа буруу бодоод ийм их одоо яг жоохон зэмлэж байгаа л гэсэн үг. Энэ өгүүлбэрийг яг сонсоод зөв зэмлэл болгоод өөрийгөө өөрчлөлт авч байгаа бол мэдээ сайн байна. Өдөг чадаагүй бол тийм холоогоор битээ цаг өрөөрэй.